Дундад зууны Монголын эрдний нийслэл хар хором хот 140 жил оршин тогтносны 32 жилд нь Монголын эзэнт улсын нийслэл байлаа. Энэ хотын ширхэг чулуун хүртэл үн цэнийг агуулж эдүгүй үед хүрснийг эрдэмтэн судлаачид нэн илрүүлсээр байна. За хар хором хотын археологийн судалгаа бол энэ 2000-аад оны үеэс эхлээд одоо нэлээд шинэ шатнд бол өргөжсөн. За үүнийг Монгол Улсын шинжлэх ухааны академийн түүхийн хүрээлэн, за хожим археологийн хүрээлэн болсон. За энэ судалгааны байгууллага бол холбооны бүгдийн нутаг Герман улсын археологийн хүрээлэн Бонн их сургуультай хамтарч хотын хэд хэдэн төрөлд бол малтан ажил явуулсан. За энэ дотроос хотын хойд хэсэгт 2006-аас 9 оны хооронд бол маллага хийсэн байгаа. За энд нэг тусдаа нэг барилгын үлдэгдэл бол одоо түүхийн 2 өөр цагууд холбогдох юм үлдэгдэл олдсон. За тэгэд эндээс гарсан нэг сонирхолтой зүйл бол ханын шаваасны хэсгүүд байсан байна. За тэр шаваасан дээр мөн одоо үл мэдэгт бичээсээр бичсэн энэ бичгийн жижиг хилтерхий хэсгүүд бол олдсон. Тэгээд зарим судлаачид бол үзэхдээ энд бол анхандаа Христийн шашны нэг тахлын газар байсан болтой. Энэ бол тэр Сирийн Странгело бичгийн хэсэг байж магадгүй. Ийм байх хамгийн өндөр магадaltaй байна. За тэгээд хожим одоо Юан гүрний үед энэ одоо сүм юм уу энэ тахлын газрыг зориултыг өөрчлөөд Бурхны шашны хийд болгож ингэж зассан байна гэсэн ийм таамаглал байгаа. Дундгов аймгийн орон нутгийн музейд хадгалагдаж байгаа он цаг нь тодорхойгүй Христийн шашинтны хүрэл загал маань Монгол орноос олдоод байгаа энэ төрлийн олдврын нэгэн онцлог дурсгал юм аа.